Сайн бацхан үзэгчдээ өнөөдрийн онцлог зочноор бид санхүүгийн зохицуулах хорооны дарга даваас руу өрсөн байгаа. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хороо бол банкнаас бусад санхүүгийн салбарыг бүхэлдэн зохицуулдаг ийм байгууллага. Тэр та ажиллаа аваад удаагүй байна. За яг энэ салбарынхаа гол тулгамдсан асуудлуудтай танилцж юмж уу? Тэгэхээр өнөөдөр бол эдийн засгийн нөхцөл байдал бол тийм сайн биш байна. Эдийн засгийн нөхцөл байдлын бас одоо тулгамдсан асуудал болохоор санхүүгийн салбарын гүйцэтгэх үүрэг роль бол бас их чухал байгаа. Ерөнхийдөө санхүүгийн салбар дээр банкнаас үзэл санхүүгийн салбарын үйл ажиллагааны хувьд бол нэлээд хумигдсан. Тэгээд бидний хийж үтсэн шинжилгээгээр болохоор бас их нэлээд эрсдэлтэй ийм нөхцөл байдал бол бий болсон байгаа. Ер нь санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол эрх зүйн байдлын тухай хуулиараа Монгол улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тэгээ санхүүгийнхаа салбарыг зохицуулах, гол нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээндээ хянах шалгалтыг хийх, хамгийн гол нь хэрэглэгчид хөрөнгө оруулагчдынхаа эрх ашиг хамгаалах гэсэн энэ чиглэлээр болохоор үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол улсын одоо банкнаас санхүүгийн салбарыг зохицуулж байна. Үүнд одоо давын өмнө нэгдүгээр даатгалын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх компаниуд мөн хөрөнгийн зах зээл, үн цасны зах зээл, тэн дээр ажиллаж байгаа брокер дилерийн компаниуд байна. За иргэдийн маань сайн мэддэг хадгалан зээлийн хоршоодны үйл ажиллагааг бас санхүүгийн зохицуулах хороо зохицуулдаг. Дээр нь одоо банк санхүүгийн байгууллагууд. Магадгүй зах зээл дээр өнөөдөр хүртэл танигдсан нэр нь болохоор санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг нэлээд зохицуулдаг гэдэг байдлаараа бол танигдсан байдаг. Гэтэл үүний эрэхтэй тэр үндсэн гол үйл ажиллагааны хувьд бол тэр даатгал, үн цас, хөрөнгөний зах зээлийн асуудал нь их чухал байгаа. Тэгэхээр яг чинь утгаараа санхүүгийн зохицуулах хороог өөрийг нь зах зээл дээр гаргах, өөрийг нь олонний танил болгох, ингэснээр одоо банкнаас санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд их чухал төхөмтэй байх ёстой гэдэг одоо бодлогыг нэлээд барьж ажиллаж байгаа. Үүнийхээ тулд санхүүгийн одоо зохицуулах хороонд ажиллаж байгаа хүмүүс бол бас эргээд зөвхөн бүртгэл зөвшөөрөл олгоод хяндаг ийм хүмүүс биш. Зах зээлийнхаа тэр бодлогыг, стратегийг харж ажилладаг ийм мэрэгчсэн, ийм мэрэгчлээ өндөр ур чадвартай хүмүүс байх ёстой гэдэг энэ одоо бодлогын үүднээс бас үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа. Ер нь бол зохицуулах бодлогын дээр хөгжүүлэх бодлогыг давхар өрнөлж ажиллах юм гэж ойлголоо. Ер нь бол банкнаас бусад санхүүгийн зах зээл гэхээр банк өөрөө санхүүгийн зах зээлийнхаа 95%-ийг таны сая дурдсан хөрөнгөний зах зээл, даатгал, банк бус, за хадгалан зээлийн оршиж гэдэг юм бүгдөө нийлээд 5%-ийг эзэлж байгаа. Яг энэ үед та энэ ажлыг хүлээж авсан байгаа энэ үед таны бодлого стратеги яг энэ 5% эзлээд байгаа зах зээлийг яаж магадгүй 20-30% руу хүргэх тэрийг хамгийн гол бодлого чинь дахиад нэг толдож асууя, тодруулж асууя. Тэгэхээр үнэхээр банкнаас бусад санхүүгийн салбар нь бол өнөөдөр зах зээл дээр 5% эзэлж байна. Тэгэхээр энэ бол байх ёстой хамгийн тэр одоо агших доод түвшиндээ хүрсэн байна гэж бол харж болно. Арилжааны одоо 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр банкуд маань зах зээл дээр 95%-ийг нь эзэлж байна. Тэгэхээр иргэдийн хувьд бол хамгийн том асуудал бол юу гэхээр нөө санхүүгийн үйлчлэгээ хүртээмжтэй байх тухай асуудал. Тэгэхээр санхүүгийн үйлчлэгээний хүртээмжийн асуудалд болохоор банк болон банкнаас санхүүгийн секторын одоо зохистой түвшин их чухал нөлөөтэй. Тэгжээж энэ зах зээл маань нөгөөдөр өрсөлдөөн гэдэг маань жинхэнэ утгаараа байр сууриа олж байж зах зээлийн хөгжилд бол үнэтэй хувь нэмрийг оруулж улмаар хэрэглэгчид үйлчлүүлэгч маань тэр одоо хүртээмжтэй санхүүгийн үйлчлэгээ хүртэх боломжийг бол олох ёстой. Гэтэл өнөөдөр байгаа 5.95 гэдэг энэ хувь бол үнэхээр одоо нэг тал руугаа тэр хэвийн байдлаасаа маш их хэмжээгээр одоо хэлбэсэн ийм байдалтай байна. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны ойрын жилүүдэд авах стратегийн хувьд бол өнөөдөр байгаа энэ түвшинг ядаж 2-3 дахин өсгөх банкнаас санхүүгийн секторын энэ зах зээл дээр эзлэх хувь хэмжээг нь дор хаяж 10-15% хүргэх энэ зорилгыг бол төвшүүлж ажиллаж байгаа. Энэ зорилгынхаа хүрээнд юуны өмнө хөрөнгөний зах зээлийн үн цасны зах зээлийн энэ үйл явцыг идэвхжүүлэх тэгээд манайхны хэлдэг амьд харилцаатай болгох эргээд оролцогчд маань энэ дээр олноор оролцох энэ боломжийг нээх хэрвээ энэ дээр хууль эрх зүйн хувьд ямарваа нэгэн хүндрэлтэй төвхтэй асуудлууд хураан чимтгэлийн хувьд бол өндөр ч юм уу ийм одоо асуудлууд байгаа энэ үйл явцыг бол хамгийн гол нь бодлогоороо зохицуулж өгөх дээр нь үн цасны зах зээлийн одоо хөгжил гэдэг бол одоо бусад салбарынхаа хөгжлийн үйл явцыг төрөсгөхөд
магадгүй эдийн засагт оролцогчид маань зөвхөн одоо арилжааны банкнд мөнгө хадгалуулахаас өөр хэлбэрээр мөнгө байршуулах санхүүгийн өөр боломжийг одоо хүртэх энэ чиглэл рүү ажиллаа чиглүүлэх юм үндсэн зорилготой байна. Мэдээж хэрэг даатгалын салбар, мөнгөний цаадлах хадгалан зээлийн хоршоо, банкуд санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг мөн энэ салбарт ажиллагсад тоглогчид маань тэр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого гаргаж ажиллаж байгаа. Энэ бүх зах зээлүүдийн одоо яг өөр гэсэн асуудлууд байгаа. Энийг ярихаар их цаг орно л доо. Хөрөнгөний зах зээл энэ төр би дараа ярих гэж бодлоо. Өнөөдөр танаас ажлаа аваад удааг байхдаа нэг зөрөгтэй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл банк ус санхүүгийн байгууллагын босго одоо бүртгүүлэх энэ байгууллагыг байгуулах дөрмийн сангийн 2.5 тэрбум төгрөг болгож тавсгсан байгаа. Эрсдлийг хаах шийдвэр гэж хүмүүс ялангуяа иргэд бол нэлээд цаашаалтаа хүлээж авч байгаа энэ шийдвэрийн за яг гол үндэслэл нь юу вэ? Ямар эрсдэл байсан учраас та ийм шийдвэр гаргаваа гэдэг дээр хоёлоо төлхөө ярилцъя. За тэгэхээр өнөөдөр шинээр байгуулагдж байгаа банк санхүүгийн байгууллагуудын дөрмийн санг 2.5 тэрбум болгох шийдвэрийг хорооны хурлаар гаргасан байгаа. Тэгэхээр энэ шийдвэрийг гаргахын тулд энэ зүгээр нэг тийм санаанаасаа гаргаж ирсэн тоо ер нь бол нэг өндөрсгийгээд өндөрсөн энэ хэмжээ биш. Хамгийн гол нь санхүүгийн хүртээмж гэдэг ийм чухал ойлголт байгаа. Тэгэхээр санхүүгийн хүртээмжийн хувьд бол бид нар хамгийн гол нь 3 асуудлыг бол энэ дээр авч үзсэн. Нэгдүгээрт нь болохоор санхүүгийн салбарын эрсдэлтэй байдлыг аль болох бууруулах. Тэгэхээр санхүүгийн салбарын эрсдэлтэй байдал гэдгийн цаана юу гэж ойлгож байна вэ гэхээр өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал муутахын хэрээр одоо тус салбар руу орох тийм сонирхолтой хүмүүсийн тоо өөрөө өсөж байна. Тэгэхээр энэ дээр бид нар дүн шинжилгээ хийж үзсэн. Чухам яагаад энэ салбар руу одоо олноор хүмүүс орж одоо үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой болов. Банк ус санхүүгийн байгууллагыг хүн болгон нээгээд хэлсэн тийм хүн болгон нээгээд гэсэн. Дөрмийн сан би андуураг бол 400 сая төгрөг байсан. Дөрмийн сан жоохон 800 боллоо. 800 болж өссөн. 800 болсон. Та тэрийг 2.5 тэрбум буюу 3 дахин нэмсэн байгаа. Энийг дагаад үүрэг хариуцлага нь нэмэгдээд эрсдэл нь буурна гэж харж байна. Тийм, ер нь бол бидний одоо шийдвэрийн хамгийн гол үнэтэй хэсэг нь тэнд л оршиж байгаа юм л да. Тэгэхээр сүүлийн 2 жил гарны хугацаанд банк санхүүгийн байгууллагын тоо 250% өссөн. 250% өссөн. Хэд байж байгаа хэдэн? Тэгэхээр ерөнхийдөө бол 200 гаруй банк санхүүгийн байгууллага байжгаад өнөөдөр 500 гаруй банк санхүүгийн байгууллага болж одоо өссөн байгаа юм. Яг энэ хэмжээгээр одоо тус зах зээл дээр ажиллаж байгаа нөгөө олон хэрэглэгчдийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдлууд бол санхүүгийн цэцлэх маш ихээр ирж байна. Хамгийн одоо авч үзэх асуудлын хувьд бол юу гэхээр энэ зах зээл маань өнгөрсөн 10 жилийн хугацаанд ерөнхийдөө л нэг 1%-аас хэтрэхгүй байсан. Өнөөдөр ч гэсэн одоо 500 гаруй банк санхүүгийн байгууллага ажиллаж байгаа ч гэсэн активын хэмжээ 1%-аас бол хэтрэхгүй байж байгаа. Тэгэхээр энэ одоо үйл ажиллагаанд дээр нь одоо чанаргүй зээлийн хувь хэмжээ бас их огцом нэмэгдэж байна. Өнгөрсөн оны муутай харьцуулахад чанаргүй зээлийн хувь хэмжээ 22% бол хүрсэн. 22% тийм 5.1 нь асар өндөр хувь шүү дээ. Нэлээд их өндөр хувь хэмжээтэй. Дараа нь ер нь бол санхүүгийн хүртээмжийн бас нэг чухал ойлголт нь бол юу гэхээр олон нийтийн хэрэгцээнд нийцсэн байх хэрэгтэй гэдэг. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэн тэр санхүүгийн үйлчлэгээ хүргэх гэдэг. Тэгвэл банк усын одоо санхүүгийн байгууллагын хувьд энэ шинжилгээ хийж үзэхэд харилцагчдын тоо болохоор тогтмол буурч байна. Сүүлийн жилүүдэд 10-аас 15%-аар жил тутам буурч байна. Тэгэхээр 500 орчим мянган харилцагчтай байсан зах зээл маань өнөөдөр 400 гаруй одоо харилцагчтай болж ингэж эрс буурсан байгаа. Тэгээд хэрвээ та бүхэн мэдж байгаа бол бид нэр зөвхөн одоо зар мэдээ сайтууд дээр байж байгаа нэг л өдрийн мэдээллийг авч үзэхэд зээл авна, одоо зээл чөлөөлнө, зээл одоо шинээр олгоно гэсэн энэ зар мэдээл 140 одоо давхарцсан тоогоор 140 бол гарч ирж байгаа. Зөвхөн нэг удаагийн сонин зар мэдээ сонин өдөр тутмын сонингуудын шүүхэд үзэхэд зөвхөн нэг өдрийн сонингуудыг төгөхөд л өдөр 140 тийм зар гарч. Өөрөөр хэлбэл энэ чинь миний бодлоор бол иргэд банкнаас авсан зээлээ төлж чадахгүй болсныг банк санхүүгийн байгууллага өдөртөн тэр асуудлыг шийдээд банкны зээлийг чөлөөлж өгч байгаа. Тэгэд өөрснөөсөө зээл авах болж байна гэж ойлгож байна. Тийм ч юм байна. Аль эсвэл нэг банк ус дээр байсан зээлийг нөгөө банк ус нь чөлөөлөх явдал ч гэсэн байна. Ерөнхийдөө хэрэглэгчдийн хувьд бол өнгөрсөн онтой харьцуулахад энэ өрхийн орлого 10 гаруй хувиар буурчихсан байгаа. Энэ хэмжээгээр иргэд маань болохоор иргэдийн олж байгаа тэр орлого нь бол буураад байгаа. Буураад байгаа гэдэг бол нөгөө зээлээ эргээ буцааж төлөх тэр байдалд нь болохоор эрсдэл үүсэх юм нөхцөл байдал үүссэн
байж байгаа. Ерөнхийдөө зээл чөлөөлнө, зээл одоо шинээр олгоно гэдэг энэ үйл явц нь юу гэхээр нөгөө чоны амнаас барын аманд, барын амнаас арслангийн аманд гэдэг шиг хүмүүсийн хувьд бол улам бүр тийм дарамт үүсгэх хэмжээнд байгаад байгаа. 2015 оны Дэлхийн банкны бас нэг судалгаа байгаа. Тэр судалгаан дээр болохоор Монгол улсын хувьд санхүүгийн хүртээмжийн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд байгаа. Өөрөөр хэлбэл 15-аас дээш насны данс эзэмшдэг хүмүүсийн тоо болохоор 92%. Харин зээл олголт нь болохоор дэлхийн өндөр хөгжилтэй орнуудынхаас 2 дахин их, харин бага болон дунд орлоготой орнуудынхаас 4 дахин их байгаа. Энэ хэмжээгээр улам бүр хүмүүс маань одоо тийм зээлээс их хамааралтай өрнөөс өрний хооронд амьдраад их. Өрнөөс өрний хооронд амьдарч байгаа энэ үйл явц байгаа юм л да. Гэтэл өнөөдөр одоо 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ банк усуудын маань нөгөө санхүүгийн тайлангийн шинжилгээд үзэхээр нөгөө активын 3-1 нь үнээр ихтэй зээл болж гарахгүй байгаа юм. 676 тэрбумын активтай байхад 200 гаруй тэрбум төгрөгийн нөгөө нэг төгрөг нь мөнгөн хэлбэрээрээ тэр санхүүгийн тайланд нь өөрөө тусгагдчихсан байгаа юм л да. Тэгээ газар дээр шалгалт хийгээд үзэхээр тухайн одоо банк усуудын маань тэр одоо мөнгөө өөр зорилгоор ашигласан байдаг ч юм уу. Иймэрхүү нөхцөл байдлууд бол бидний газар дээр шалгалтаар ч гэсэн илэрсэн. Тэр энэ нөхцөл байдал цаанаа нэлээд тийм эрсдэлтэй ийм үйл явц ажиллагдаж байгаа. Ийм учраас та хариуцлагыг нэмэгдүүлэх гээд босхийг нь өндөрсгсөн гэж үзэх үү? Шинээр тухайлбал яг таныг 2.5 тэрбум болгосны дараагаар шинээр бүртгэгдсэн банк санхүүгийн байгууллага бий юу? Ер нь бол одоогоор яг 2.5 тэрбумаар банк усаа байгуулъя гэсэн санал бол хараахан ирээгүй байна. Тэгэхээр энэ шийдвэр гараад их удаагүй. Тэгэхээр одоо бэлтгэх үйл явц бол бас явж байгаа байхаа гэж бодож байна. Гол нь үүний цаатал бид нар одоо тухайн банк усуудынх нь өөрийн хөрөнгийн өгөөж, нийт хөрөнгийн өгөөж, чанаргүй зээлийн хуваар тооцсон ерөнхий индекс, зах зээлийн сегментээр тооцсон индексүүдийг тооцож үзээд ер нь одоогийн байгаа дүрмийн сангаа 3 дахин ингэж нэмэгдүүлэх нь өөрөөр хэлбэл нэгдүгээр ажлын байр нэмэгдүүлэх юм үйл явцтай. Тэгэхээр одоогийн байгаа дүрмийн санаар болохоор 1-2 ажлын байр бий болдог бол дүрмийн сан өсөх нь хамгийн багадаа 6 ажлын байр бий болох юм үндслийг болохоор бий болгож байгаа. Үүний цааталд болохоор гол нь банк ус санхүүгийн байгууллагуудын маань зах зээл дээр өөрийнхөө хөрөнгөөр одоо үйл ажиллагаагаа явуулаад их усүрээ хангаад юм зарцуулах боломж нь нэмэгдэж байгаа. Энэ хэрээрээ тухайн банк ус санхүүгийн байгууллагуудын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Өрсөлдөх чадвар нэмэгдэх нь одоо юунд сайн бэ гэхээр хэрэглэгчдэд илүү хүр ашигтай. Тэгэхээр өнөөдөр банк санхүүгийн байгууллага дунджаар нэг 2.5-аас 6% хүүтэйгээр зээлийн үйл ажиллагаа хийж тэр бүтэл 8% зээл 1 сарын хүүг хэлж байгаа. Бид нар банкнаас нэг 1.2-оос 1.6% сарын хүүтэй зээл авчаад одоо өрөнд орлоо, банкуд хүүгээ бууруул гэл ингээд идэг. Гэтэл банк усууд миний ойлгож байгаагаар таны хэлж байгаа тэр 6-аас 7% хүүтэй явж байгаа. 1 сарын. Тэгэхээр дунджаар болохоор 3.9% хүүтэй ингэж олгож байгаа. Энэ нь нөгөө арилжааны банкуд олгож байгаа хүнээс даруй 2.3-аас 2.4 дахин их байгаа даа. Тэгэхээр яагаад энэ хүмүүс энэ дээр ингэж ажиллаад илүү их ашиг олж ийн вэ гэхээр нөгөө банкуудын маань үйл ажиллагаа харьцангуй их тийм хомигдсон шин чанартай байгаа. Зээл олголт нь болохоор хомигж байгаа. Банкуд нөгөө иргэдийн хувьд зээл олгох үйл явц нь харьцангуй эрсдэлтэй гэж харж байгаа учраас тэр үйл явцыг улам бүр хомжиж байна. Тэгэхээр банк усууд дээр байгаа энэ эрсдлийн үйл явц нөгөө хэрэглэгчдэд өөрчлөлөгчд маш их хэмжээний дарамтыг бас бий болгож байна л да. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд бол бас нэг юм санал байгаа. Юу вэ гэхээр хувь хүмүүс өөрсдөө эрсдлээ дагаал тэн дээр одоо бизнесийн үйл ажиллагаа явуулж байхад та нар ингэж юм зохицуултын үйл ажиллагаа хийх гэлээ гэсэн ийм одоо хандлага. Нөгөө талд тэнд чинь маш олонсон үний хоримтлуулсан мөнгө байгаа учраас тийм үстэй. Хариуцлагатай болохоос аргагүй. Та түр хэллээ 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Энэ дээр нэмээд 500 гаруй банк санхүүгийн байгууллага. Тэгээд банк санхүүгийн байгууллага өөрөө арилжааны банкны олгодог зээлээс сарынхан зээлээс шүү 3-аас 4 дахин их хэмжээний хүүтэй ийм зээл явж хахад эдийн засгийн хямрал нөгөө талд нь явж хахад иргэд энэ дээр эргэн төлөлтөө хийж чадахгүй. Тэгээд хэрв яг тийм их хэмжээний мөнгө хүмүүсээс хүүлж байгаа юм бол өөрснөө хүмүүсийн шалгалтаар үйл ажиллагааны зохистой гарч чадахгүй. Нөгөө хүмүүсээс татан төлрүүлсэн хөрөнгөө өөр юмд ашиглацсан. Ийм л зөрчил эрсдэл байгаа учраас та эрсдлийг хаах үднээс ийм шийдвэр гаргачаа гэж ойлгож байна. Тэгээ ер нь бол яаж яах вэ гэхээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд банк санхүүгийн байгууллагын зах зээл дээр явахдаа ерөөсөө нэг 200 гаруй 100 гаруй байхдаа ч гэсэн нийт активын 1%-аас илүүгүй л байсан. Өнөөдөр 500 гаруй болсон ч гэсэн нийт актив 1%-аас илүүгүй л байж байгаа. Тэгэхээр энэ бол багахан хэмжээний зах зээл. Гэтэл энд маш олон хүмүүс энэ зах зээл дээр орж
одоо зээл авч байна. Өөрөөр хэлбэл 500 орчим мянган харилцагч байна гэдэг бол насан турш хүмүүсийн үндсэндээ 3/1 нь энэ зах зээл дээр одоо оролцож байна. Тэгэхээр бидний хувьд бол энэ шийдвэр нь үнэхээр тэр хэрэглэгчдийнхаа одоо үйл ажиллагааг эрсдлийг нь болохоор хамгаалах. Нөгөө талдаа бас энд хөрөнгө оруулж байгаа хүмүүсүүдийн хувьд ч гэсэн бас эрсдлээ тооцож ажиллахын боломжийг нь гаргаж байгаа хэрэг юм л да. За та тэгвэл ийм шийдвэр гаргаад удаагүй байна л да. Ер нь хичнээн хугацааны дараа ямар үр дүн гарна гэж тооцоолж байна. Тэгэхээр бол танаа дээр иргэдийн гомдол маш их байдаг. Тэднийг шийдвэрлэх талд эерэг үр дүн гарч болов. Тэгэхээр ер нь бол иргэдийн одоо иргэдээс ирж байгаа санал гомдлын дийлэн хэсэг нь яг энэ банк ус санхүүгийн байгууллагаас зээл аваад тэгээд энэ зээлийн нөхцөл нь нэгдүгээр зээлийн хүүг нь бол нэг өндөр байна. Хоёрдугаарт зээл нь болохоор хатуу нөхцөлтэйгээр одоо орж ирж байгаа явдал нь томоохон хэмжээний эрсдэлтэй байна. Магадгүй энэ нь болохоор зарим талдаа мөнгө хүлэх үйл ажиллагааны нэг хэсэг болж байна гэсэн ийм санал гомдлууд ч гэсэн бас их ирж байгаа. Тэгэхээр яг энэ шийдвэрийн хувьд бол одоо бид нар өнөөгийнхөө нөхцөл байдал би түрүүн хэлсэн тоон болон чанарын судалгаа одоо арилжааны банк ус санхүүгийн байгууллагын зохистой харьцааны түвшин санхүүгийн тайлан мөн харьцуулсан индекс тэгээд газар дээрх судалгаа гэд маш олон зүйлсүүдийг харж байгаад бид нар ийм одоо дүн шинжилгээнд хүрсэн байгаа. Тэгэхээр ийм үр дүнд бол гарсан. Тэгэхээр хамгийн чухал нь юу вэ гэхээр өнөөдөр тэр тухайн зах зээлд ороод өрсөлдөх чадвартай банк ус санхүүгийн байгууллагууд олноор байх нь эргээд хэрэглэгчид маань нөгөө талдаа тухайн зах зээл дээр орж байгаа тоглогчдод ч гэсэн бас их чухал нөлөөтэй болно. Бас нэг нөгөө талын жишээ авч үзье л дээ. Өнөөдөр улсын бүртгэлтэй нийт 909 мянга гаруй ломбард үйл ажиллагаа явуулдаг. Тэр хүмүүс яг өөрсдийнхөө хөрөнгөөр эрсдлээ ингээд дагаад энэ зах зээл дээр ажиллаж байгаа. Гэтэл тэдгээрийн дөнгөж мянган л өнөөдөр одоо 9-1 нь үндсэндээ бодитойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Яаж нөхөр тэр зах зээл улам бүр хумигдэж байна гэсэн. Тэгвэл яагаад банк ус санхүүгийн байгууллагыг хүмүүс их олноор байгуулах хүсэж байна вэ гэхээр үүний цаадал энэ одоо байгууллага төр зохицуулдаг юм аа. Төрийн зохицуулттай учраас хэрэглэгчид маань тэнд итгэж орж байгаа. Гэтэл яг төрийн зохицуултынхаа бүр утгаар хэрэглэгчдийнхээ эрх ашиг хамгаалж гэнэ үү юу гэдэг асуудал бас их чухал. Тэгэхээр энэ байдал нь одоо энэ нөхцөл байдал нь ийм шийдвэр хүрэхэд бол гарсан. Тэгэхээр аль хэдийн 500 гаруй банк санхүүгийн байгууллага энэ зах зээл дээр тоглож байгаа гэдэг бол хангалттай өндөр тоо. Тэгэхээр ер нь бол одоо энэ үйл явц нь нөгөө тооноосоо чанарын үзүүлэлт рүү шилжээд эргээд энэ банксууд маань нөгөө улам жижигэрэх биш харин энэ зах зээл дээр эзэлж байгаа тэр хувь хэмжээгээ өсгөх эргээд магадгүй одоо тодорхой хугацааны дараа банкуудтай одоо банкуудын тодорхой төрлийн бүтээгдэхүүнтэй ч гэсэн өрсөлдөх энэ боломжийг нээх явдал нь энэ шийдвэрийн хамгийн бас үнэтэй хэсэг нь байгаа даа. Дээр нь санхүүгийн сахилгатын асуудал бахан хэмжээгээр одоо ингээд сонирхлын байдлаар тухайн зах зээл рүү ороод орхих биш. Эргээд яг үнэхээр энэ зах зээл рүү орох нь хамгийн одоо зөв шийдвэр өөртөө мэргэжлийн хувьд ч гэсэн өөрийнхөө хөрөнгийн хувьд ч гэсэн энэ тоо үзүүлэлт гэдэг маань өөрөө цаанаа тэр одоо чанарын томоохон үзүүлэлтийг хариуцлагыг оруулж байгаа маа. За баярлалаа битэрийн ярилцлага өндөрлөө. Тэгэхээр үзэгчдээ өнөөдөр бид санхүүгийн зохицуулах хорооны дарга даваа сүрэнтэй банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх вэ? Ялангуяа банк бус санхүүгийн байгууллагуудын эрсдлийг яаж бууруулж, хариуцлагыг яаж сайжруулах вэ гэдэг сэдвээр ярилцлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.